Нэгэн тариачин олон жилийн турш өөрт нь үнчээр зүтгэсэн сайн морьтой байжээ. Гэвч өнөөх морь нь хөгшөрч ажил хийж чадхааргүй болсон тул тариачин түүнд өвс тэжээл өгөхөө больжээ. Тэрээр мориндоо арслангаас хүчтэй болох хүртэл чинь би чамайг буцааж авахгүй гэж хэлээд хөөн явуулав. Хөөрхийн морь ихэд гуниглан хүйтэн салхи борооноос хоргодох нөмөр хайн ойн дундуур тэнүүжилжээ. Төлөвгүй замд нь нэгэн ухаалаг үнэг тааралдав. Үнэг түүнээс найз минь юу болоо вэ? Яагаад ингэж толгойгоо унжуулан ганцаардан гуниглана вэ гэж асуув. Морь санаа алдан эзэн нь олон жилийн зүтгэлийг нь мартаж гэрээсээ хөөснийг хэлв. Түүнийг арслангаас илүү хүчтэй болохгүй бол буцааж авахгүй гэж тушаажээ. Хөөрхийн морь өөрт нь тийм хүч чадал байхгүй, тул арга мухардан яваагаа үнэгэнд тайлбарлан ярив. Үнэг түүнд туслахаар шийдэж, морийг газар твтээд өгсөн дүр үзүүлэхийг зөвлөв. Морь үнэгний хэлснээр хэвтгэхэд үнэг ойролцоох агуйн арслан руу гуйн очжээ. Тэрээр арсланд ойд нэгэн өгсөн морь хэвтэж байна. Явж түүний махаар сайхан хооллоо гэж хэлв. Арслан ихэд баярлан үнэгний хамт хэвтэж буй морны зүг яаран замд гарав. Тэднийг морны дэргэд очиход үнэг арсланд нэгэн арга санал болгов. Тэрээр арслан морны сүултээ чангуйж өөрийн агуй руугаа чирж аваачаа тухтай идэхийг зөвлөжээ. Энэ зөвлөгөө арсланд ихэд таалагдсан тул тэрээр газар дуугүй хэвтэж өгөв. Харин үнэг арслангийн хөлийг морны сүултээ хамтан баглаж эхэлжээ. Үнэг түүнийг хамагч чадлаараа тэлчлээж мултарч чадхааргүй маш батбөх чанга хүлж орхив. Үнэг ажлаа дуусгаад морны далан дээр алхадна. Чүү, морь минь чүү хэмээн чангаар хашгирав. Морь ухасхын босож баглаатай арсланг араасаа чирэнгүйлээ. Арслан урсан архирч байсан ч морь түүнийг чирсээр тал хөндийг туулан эзнийхээ гэрөөд явав. Морь чирч ирсэн зэрлэг арсланг харуулхад тариачин эзнийхэн сэтгэл ихэд зөөлрчжээ. Эзэн нь хөгшин морио хайрлан хүлээн авч жүчээндээ тухтай байлгахаар шийджээ. Ингээд үнэн ч хөгшин морь элбэг дэлбэг тижээлтэй болж насан эцэслэх хүртлээр амьдарсаар байв.